Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал 3.5-1.6. Ханга Хинтийн нурууны усны хөвсгөл нуур орчмын газрыг үндэсний парк байгуулах замаар улсын нөөцөд авч уул уурхайн үйл ажиллагааг явуулахыг хориглоно гэж тусгажээ. Энэ гурван газрыг яагаад авсан бэ гэхдээ зэрэг эндээ л нөгөө гол мөрний маань Оросцын ихэнх нь бүрдэж байдаг. За энд бол хэрвээ бид нэр усныхаа эхийг бохирдуулаад дээр нь одоо уул уурхайч байдаг юм уу тэр даацаас нэтэрсэн ашиглалтуудыг явуулах юм бол адаг дунд орчмын хэрэглэгчд бол усгүй болох. За дээрээс нь бид нэр энд чинь олон улсын ус энчээ байдаг. Манай оронд чинь дэлхийн ус салбарын шугам дайран өнгөрдөг учраас хойд мөсөн далай, номхон далай, Төв Азийн гадагш усгүй айл сав гэж бид нэр ярьдаг. Тэгээ энэ айл савын эхийг бид нар хамгаалах үүднээсээ яа харахгүй энэ үндэсний парк бол үнэхээр чухал байгаа юм. Энэ бол маш чухал зүйл гэж хэлэх гээд байна. Тэгэхээр энэ усны нөөц бүрддэг тэр их газрыг бол тэр жаахан газрыг оймоттой тэр жаахан газрыг бол бид үнэхээр хамгаалж авч үлдэх ёстой. Тэгэхгүй бол тэрний чинь оймотын огтлоод авчихтэй зэрэг юм уу эсвэл одоо алт ухаж байгаа гэдэг ингээд сэндилээд эхлээд зэрэг цэвдэгнэ гисээд тэгээд оймотч байхгүй цэвдэгч байхгүй байж байгаа. Тэглээ цэвдэг чулуулагийг нөхөн сэргээнэ гэж ерөөс байхгүй тийм ээ. Гэхдээ тэр цэвдэг чулуулаг гэдэг юм энэ гисгээчлэр чинь нөгөө усны нөөц чийг барьж байдаг, чийг татж байдаг тэр гол юм энэ байхгүй болгочлоор чинь хичнээн нөхөн сэргээл тийлээш гэсэн одоо тэн чинь тийм одоо байгаль урд өмнө байсан байгалийн тогтолцоонд байсан тэр усны нөөцийг бий болгож чадахгүй гэж ойлгож байна. Бас нэгэн баримтыг үзэгч таны өмнө дэлгэе. Улсын хэмжээний томоохон ус ашиглагчдын нэг уулын баяжуулах эрдэнэт үйлдвэр жилд 12.5 сая шометр ус хэрэглэдэг бол 4-р дулааны цахилгаан станц 10.7 сая шометр, харин 3-р дулааны цахилгаан станц 9.4 сая шометр, дархны дулааны цахилгаан станц 4 сая шометр, бор өндрийн жоншны үйлдвэр 683 мянган шометр усыг технологид хэрэглэн нүүрс бусад ашигт нотомлыг баяжуулах нэрээр цэвэр усыг их хэмжээгээр зарцуулан бохирдуулж байна. Үүнээс гадна нүүрс, жонш, газрын тос, барилгын материал, хүдрийн бус, ашигт матмал олборлох явцад газрын хэвлэлээс усыг их хэмжээгээр шавхан зайлуулж байгаа нь усны нөөц горимд сөргөөр нөлөөлж байгаа юм. Тухайлбал Багнуур Шивэ овоогийн нүүрсний уурхайд жилд 4.5-аас 5 сая шометр усыг шавхан зайлуулснаар уурхай орчмын гол горих булаг шанд ширгэж газрын дорх усны горим алдагдсныг судалгаагаар тогтоогод байна. Шинээр ажиллаж эхлэх оюу толгойн орд хоногт 100 мянган тонн хүдэр боловсруулахад 75 мянган шометр ус буюу жилд 27 сая шометр ус ашиглахаар усны нөөц батлуулаад байгаа ба үндсэндээ хүдэр боловсруулалтын хэмжээ усны нөөцөөс хамааралтай болоод байгаа юм. Энэ мэтээр уул уурхайн технологийн үйлдвэрлэлд бас иргэдийн ахуйн хэрэгцээнд унданд хэрэглэдэг цэвэр усыг хэрэглэхгүй байх, хаягдл усыг цэвэршүүлэн хэрэглэх асуудлыг ч үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тусгасан юм. Сүүлийн үед бол одоо усны нөөцөд бол одоо тэр хурд тунцны усыг зөв ашиглах тэр ногоон ус гэд нэрлээд байна л да дэлхийн сүүлийн үе судлаачид хэрэглээд байгаа. Тэр ногоон усыг бол одоо ашиглаж сурах хэрэгтэй болж байгаа. Ерөөсөн бид заавал одоо голны ус гэх юм уу нуурын ус эсвэл одоо газар дорх усыг удаг ухаад ингээд ашиглах биш. Одоо тэнгэрээс бууж байгаа тэр борооны усныг, сасны усыг энэний чинь одоо бид хоримтлуулж авч ашиглаж сурах хэрэгтэй. Тэр чинь гол нөөц ерөөс. Тэгэлээ бид бол тийм юмыг ашиглаж сурахгүй. Манай ард түмэн тэр хүн сурах хэрэгтэй. Одоо ер нь барилгын норм дормтой төрлөө өөрчлөлт оруулъя. Одоо бид чинь 0-дож байсан бай. Тэр байрны хорионд ч бай. Тэр гадаа машин угаадаг ч зүйлг өсөлдөг ч бүх дундны цэвэр усаар хийж штэ. Тийм учраас зөвхөн галдгоонд л дундны ус нь очно. Бусад бол тэр саарл ус очих. Ийм л технологи барилгын норм төрлөө өөрчлөлт оруулъя. Дахиад ч эргүүлээд хэрэглэн дараа анхаараа. Яг л хүүнд очиж байгаа ус чинь төлөвлөгөө очиж байгаа ус шүү дээ. Тийм учраас хүүмийн унд тоолоржуулах, эргүүлэн ашиглах, дахин ашиглах тэр гарч байгаа саарл усыг одоо бид чинь одоо годонд машиныг хүртэл ундныхоос угаагаас зогсож штеп. Энэ бол ерөөсөмөр замбараа гаалсан. Эргүүлээд энэ Улаанбаатар дээр бол саний өөрөө ч асуусан чиглэлээр яхад Улаанбаатар усны нөөц бол эцэстэн тооцсон туул гол бүрж авах амь тасах гэж байна. Яг л бид чинь ингээд ус чинь өөрийн гайхамшигтай амтч нөхөн төлж яадаг нөөцөө өөрөө нэмэгдүүлж яадаг байглаасаа тийм учраас тэр нэмэгдэх чадварт нь хүртэл нөлөөлж байна шүү дээ.
Дээр өгүүлсэн бүхэн усны нөөцийн хомсдолтой Монгол орны усны салбар тулгамдж байгаа асуудлууд ирээдүйд манай улсын үндэсний аюулгүй байдалд аюул учруулж болох усны салбар тулгамдж байгаа асуудлыг үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал тусгасан нь сайшаалтай. Монгол улсын үндсэн хуулийн дараа арах үйс баримтч үг бол үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал. Усны салбарын тулгамдсан асуудлыг энэ баримтчиг тусгасан нь хэрэгжүүлэх ажил нь зөвхөн төрийн байгууллагын ажил биш, ус хэрэглэн усыг ашигладаг хэн бүхэн уг асуудалд анхаарлаа хандуулан хамтран ажиллаж байж бидний өмнө тулгарч байгаа хүндрэл бэрхшээлтэй асуудлаас аюул багтаа гарна гэж мэргэжлийнхэн санал нэгтээ үгээ хэллээ. Нэгдсэн менежмент, нэгдсэн бодлого хэрэгжүүлээ гэвэл бүх хэрэглэгч нар, бүх одоо судалдаг эрдэмтэд судлаачид нэгдсэн ойлголтод хүрч байж одоо энэ баялгаад бид одоо тэгжил байж ашиглах ёстой. Тэгхгүйгээр бол нэг нь яриад байдаг, нөгөө нь дахиад нэг өөр телевизэн суугаар эсрэг юм яриа суух юм бол хэзээч юм хэрэгжих. Тэгэхээр энэ дээр олон нийтийн оролцоо, засгийн газрын байгууллагууд за бүх төвшөндөө л одоо энэ сав газрын нэгдсэн менежментийг хэрэгжүүлэх зарчим нь угаасаа нийтийн хамтын шийдвэр. Хамтаараа шийдвэрлснийхэн дараагаар хамтаараа хэрэгжүүлэх зарчим байдаг учраас тэрэн дээр нь одоо эрдэмжилгээний байгууллага за тэр улс төрчид бүх хүмүүс оролцох учраас энэ бол хамтын шийдвэр, хамтын хэрэгжилт байх хэрэгтэй. Тэр усныхаа байгаа жаахан нөөсийг ариу хамттай хэрэгэл сурах вэ, хямгдах вэ гэдэгт л одоо ерөөсө хүмүүс хүн бүхэн энд л одоо оролцож л байж одоо энийг хэрэгжүүлж чадна. Тэгж байд бид одоо сэтгэл хангалуун одоо амьдрах хэрэгтэй бол усны хувьд. Энэ аюулгүй байдлын үзэл баримтлал тусгацсанараа нэгдүгээрт цаг үе олсон гэдэг нь юу гэж бол уг нэр тусгацсан бол сайн л да тийм ээ. Гэхдээ бол тусгацсан сайн. Хоёрдугаарт одоо хууль дөрчд ороход их том түлхэж болж байна л да тийм ээ. Энэ аюулгүй үзэл баримтлалд орцсон гэдэг чинь бол тийшээ одоо энэ бол заавалчгүй хэрэгжих баримтч болж байгаа байхгүй да тийм ээ. Тэгэхээр энэ бол одоо хууль дөрчд оруулах гэдэг энэ материал бэлдээд усны салбарын усууд бол одоо их том тус дэмжлэг одоо их сайхан болж яа л гэж үзэж байна. Өдрөөс өдөрт нөөц нь хомсдож хэмнэлтгүй хэрэглэж байгаа усны асуудал Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал чухал байр суурь эзэлж байгаа тухай би та бүхэнд 20 минутын турш өгүүллээ. Энэ бүхний эцэст бидний амьдралыг тэтгэгч чандман эрднийг ашиглах таны хэрэглээ хэмнэлттэй байж унданд хэрэгэлдэг цэвэр усаараа машин агуулахгүй гэж найдаж байна. Үзэгч та усыг хэр зэрэг хэмнэлттэй хэрэглэх вэ? Энэ нь үндэсний аюулгүй байдалтай салшгүй холбоотой гэдгийг ямагт санаарай. Цуврал нэвтрүүлгийн дараагийн дугаар шинэ 7 хоногийн ням гарагт танд хүрнэ. Тэр болтол түр баяртай.